байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. YP-ийн 15 дугаар ээлжиний төсөл болох соёлын дархлаа гэдэг сэдвээр ер нь би тэгээд подкаста хийх гээд бэлэн болсон байна. Намайг болохоор Оч Гэрэл гэдэг YP-ийн зохион байгуулагч мөн надтай хамт Монголтай байна. Оюун дээр. За тэгэхээр хэдүүлээ шууд ярианд оръё. Ингээд хоёрт соёлын дархлаа гэдэг нэртэй төсөл хийхээр болсон яг ер нь яг энэ тухай хийн гэхээр хоёрт ер нь ямар санагдсан бэ? Сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл одоо айгүй наадам төгсөн байсан болохоор тэгээд ер нь наадам ингээд нэг тийм амар нэг тийм соёлын дархлаа амар сэргээд байт юм шиг санагдсан. Миний хувьд болохоор айгүй хэрэгтэй сэдв юм шиг санагдсан. Яг цагаан болсон. Яг одоо ингээд яг илүү соёлынхон тухай яг манай үеийнхэн илүү сайн мэдээсэй гэсэндээ ер нь айгүй хэрэгтэй сэдв, ярих ёстой сэдв гэж бодсон. Соёлын дархлаа гэхээр хоёртыг юу гэж ойлгож байна? Соёлын дархлаа гэхээр одоо түүх соёлоо мэдэх, одоо хүндэтгэх одоо тийм зүйлээ боддог. Миний хувьд болохоор одоо нөгөө нэг яг мартагдаад байгаа ёс уламжлалуудыг амар юм сэргээж хүмүүст ингээд түгээж өгөх нь хамгийн амар хэрэгтэй санагдсан. Тэгээд хамгийн түрүүнд одоо яг тийм эсгэрээ ч юм уу яг бүр яг уламжлагдаж ирсэн тиймэрхүү дүү соёлоодыг бие биелгээ ч юм уу тиймэрхүү соёлоод хамгийн түрүүнд бодогдсон. Зөв. Миний бодлоор яг соёлын дархлаа гэдэг маань тэр улсын соёлыг илүү баттгаж өгч идэг. Ялангуяа одоо соёлын даяаршилтай амар олон улсуудын соёлууд Монголд нэвтэршээ. Тэгээд хүүхдүүд, залуучууд ер нь тэрэнд амар уусаад байгаа штэ тий. Тэгэхээр Монгол улсын соёл гэдэг зүйлийг яг айгүй олон зүйлд оршдог. За саяны хэлсэнчлэн ингээд тэгээд дуу, бүжиг, тийм янз бүрийн юмнууд дээрээс нь түүхэн дурсгалт байшинд хүртэл айгүй их нөлөөлж идэг. За дуурийн театр, драмын театр энэ төр чи ер нь олвол яг тэр манай Монгол улсын соёл гэдэг зүйлийг айгүй их өөртөө агуулж байгаа. Ингээ сайн харах юм бол одоо неоклассицизмын архитектурын одоо урах хийцтэй тийм барилгууд гэдэг байхгүй. Нэг нь болохоор яг 60-аас 80 онд Орос Японууд ер нь бол яг ингээд монголчуудын бараг хийх ингээд барилгуудыг бариад өгсөн заяо. Тэгээ яг ингээд Оросын неоклассицизмын яг тэр одоо хэв маягийг нь монголчууд тэрнтэйгээ айгүй их одоо гоё уусгаад одоо морины хэлбэртэй дэлхийд зөвхөн ганц л байдаг тэр цор ганц загварыг Монголд гаргаж исэн. Тэгэхээр тэр барилга Монголын айгүй үн цэнтэй соёлын айгүй үн цэнтэй өв болж байгаа. Тэгэхээр энэ яг соёл манай Монгол улсын соёлыг айгүй их дархлаажуулж байгаа. Тэгэхээр ингээд гадаадын одоо жуулчид хурж ирээд одоо тэр өндөр Blue Sky, Central Tower-ыг тэгэж харахгүй штэ яг үндэ зүгээр л Монгол улс гэдэг яг ямар улс юм бэ? Соёл нь ямар юм бэ? Барилгууд нь ер нь ямар хуу Европын нэг барилгууд гингүү та хэд нэг төсөөлөгдөж байгаа гэдэг нэг Европын нэг дээр үеийн яг тэр үеийг хадгалаад үлдсэн. Тэр нь ингээ Европуудын соёлыг ингээ гоё гаргаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд ч гэсэн яг тийм хуучны барилгууд ер нь бол амар хавж үлдэх хэрэгтэй. Түүхэн дурсгалт байшин барилгын нурах нь ер нь та хоёр ямар сул болон давуу талтай. Түүхэн дурсгалт байшин барилгууд чинь ер нь бол түрүүн хэлсэнчлээ яг соёлын өв явж байгаа. Ер нь бол айгүй сул талтай. Нураах юм бол хэдийгээр ингээд яг зай дахин ашиглал тэр ингээд газрыг дахин ашиглах давуу талтай гэж нураад гэл та. Гэхдээ ер нь бол нураагаагүй яг тэр хэвээр нь үлдээх юм бол жишээнүүд ингээд Германд болвол яг нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайрны үеийн барилгууд шорон моронгуудаа ингээд музей олгоод үлдээсэн байдаг. Тэгээ тэр ингээд тэр үеийнхээ өв соёлыг ингээд үр хөвгтдээ яг ингээд нүдээр нь ингэж харуулдаг. Дээрээс нь гадна ингээд жуулчдад тэрийг амар ингээд юу гэмдэ сурталчилдаг юм уу. Тэгэхээр яг Монголд ч бас яг тиймэрхүү яг түүхэн дурсгалт байшин өдрийг нураахгүй байсан аль бол хадгалж үлдээд бүр болвол музей алгаад бүр ингээд байсан айгу гоё юм шиг санагддаг. Тий. Уг нь болвол ингээд барилгуудаа тэр чигт нь аваад үлдчихвэл айгу хэрэгтэй шүү дээ. Гэтэ зарим хүмүүс одоо наа чин тэгээд ашиглагдах боломжгүй тэгээд айгүйх олон жил болцсон болохоор ингээ баргаал нурж унтгаад хамаг юмнууд ингээ салцсан тэгснээс зөөр ингээ нураагаад бүр яг солио харуулсан тэгэл дахиад яг тийм гоё барилга барьчих л та. Тэгвэл яг
тэгэж бас нэг гарч иж байгаа байхгүй юу. Одоо тэр барилгууд нь Монгол улсын тэр яг соёлын ч юм уу одоо янз бүрийн хэв маяг ингээд агуулсан байгаа шүү дээ тий. Гэтэ тэрийг нь буулгаад дахиж яг шинээр гэтэ бас дахиад л соёлтойгоо холбоо дахиад барилга барьчих. Тэн дээр өгж байна. Санал нийлж байна. Тэгтэл ер нь бол аль болох нөгөө нэг хуучин байгаа барилгуудаа аль болох сэргэн засварлал илүү дээр ах гэж боддог. Тийм ер нь тэгээд шинээр яг ингэж хуучин юмыг дөөрэж барьснаас илүү яг мэдээд яг тэр түүхэнд орсолт газруудаасаа тодорхой хэмжээг ингээд бодитоор нь байлгаж үлдээгээд зарим нь яг дахин ашиглахаар нураахан зөв байх. Түүнээс яг дахин байрна гэхээр жинхэнэ түүхэн дурсгал байшингуудыг гүйцэхгүй гэх юм уу? Тийм. Ялангуяа тэр хуучны барилгуудад аюу хүмүүсийн дурсамж хадгалагдсан байдаг. Хүмүүс одоо тэр хуучин барилгуудыг хараад сэтгэл нь одоо нэг хуучны дурсамж сэрэгдэг ч юм уу тий. Хэдүүлээ одоо нэг бага насандаа очиж исэн нэг одоо нүүсэн болвол яг ингээ бага насныхаа нэг очиж исэн байшин очингууд нэг ингээл цаанаасаа дурсамж сэдрэл гоёд штэ. Тэгэхээр тэр барилганд соёлоос гадна зөвхөн соёл хадгалагддаг юм аа. Яг хүмүүсийн ч гэсэн дурсамж бас хадгалагддаг. Одоо сүүл 50 дугаар дэлгүүрийг нураагаад оронд нь CU барьсан байсан шүү дээ. Тэнгүүд хүмүүс айгүй их эсэргүүцэжсэн. 50 дугаар дэлгүүр тийм амар сайн дэлгүүр бол соёл моёлны ч юм уу нэг тийм байгаагүй ч гэсэн хүмүүс ингээд 50 дугаар дэлгүүртээ өнгөрүүлжсэн хамт байсан дурсамжууд нь амар үнэлтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд хүмүүс тэрийг эсэргүүцээд байгаа. Тэгэхээр яг хуучин барилгуудыгаа гоё засаад авч үлдээд гэтээ тэрийг нь би ингээд тэгээ яга зүгээр засаад өргөтгөл чигээд ч юм уу тэгээд яач болдгоо юм гэсэн чинь одоо усаас тэр мөнгүүдийг нь өгдөг. За тэгээд тэрийг нь засаж сайжруулж чадгаар тийм чадвартай хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэл зүгээр хайчтай гээд сүүлд чин байгалийн түүхэн музейг нураасан. Тэнгүүд уг нь айгүй олон хүмүүс эсэргүүцсэн. Гэтээ тэгэл иргэд бол энэ дээр яг сайн тэнцэж чадахгүй байгаа юм шиг санагдсан шин. Тэр олдорууд нь одоо яасан бол харин одоо тэгэл нэг гражент ч юм уу нэг газар тэгэл тоосонд хөвтөл байж байгаа да. Ууг нь өөр усээсэн болвол тэр эдийг тэгэл гой болгоол тий аваа явуулчихсан баг. Та нар залуу үеийнхнийг түүх соёлоо хэр сайн мэддэг, хүнддэг гэж бодож байна. Ер нь одоо бодоод тахад бас гайгүй юм шиг үнэхээр мэдхийг хүсэж байгаа. Гэтэ яг яагаад гэдгийг мэддэг юм шиг санагдсан. Монгол улсынхаа түүх соёлыг мэдж байгаа хүн бол гадаадд очиод тэр Монгол улсаа сурталчлан тийм үү. Гадаадд очлоо гэхэд гадаадын оюутнууд очоо одоо анч Монголоос ирсэн юм уу? Тэгвэл танай Монгол улс чи ер нь яадیں۔ Надад жоохон ярьж өгөөч гингүүд хүмүүс айгүйх гадаад хүмүүс айгүйх сонирхож сонсдог гэж байгаа байхгүй юу? Тэгвнгүүт хэрвээ та нар ингээд гадаадд үнэхээр сураа тэгээд очих юм бол ингээд ядаж Монгол улсынхаа наад захын түүх, ёс заншил нэг тэрийг бол мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ олон хүмүүс гоё сурталчлаад яг тэр тухайгаа гоё гадаадд очиод тийм янз бүрийн төсөл дээр ажилладаг ч юм уу. Тэгжиж ингээд Монгол улс чан ингээд гадаадд ер нь айгуух тэгэж тархаж мэдэх боломжтой гэж бодож байна. Миний тэр нөгөө нэг сонсч ирсэнээр гадаад ингээд Монгол хүн очсон байгаа байхгүй юу? Оюутан болоо очсон. Тэгсэн чинь ингээд нөгөө Монгол чигээр нэг чи надад Монгол чигээр бичээд өгөөд гэсэн чинь нөгөөт нь ерөөсөө Монгол чигээр бичиж чадахгүй. Тэгээд өөрөөсөө амар ичсэн гэж сонсч. Тэгээд дээрэс нь бас нөгөө Монголд нэг амар Монгол хэл амар сайн мэддэг Монгол чигээр бичиж үзэл мориор тоглоод байдаг амар хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүнтэй ингээ харьцуулах юм бол ингээд амар сонио. Ягаад ингээд бусад орны хүмүүс манай одоо өв соёлыг хүнддэг заахад ягаад монголчууд өөрсдөө яагаад хүнддэг болтгүй юм болоо гэж бодогдсон. Миний хувьд болохоор ер нь бол яг түүх соёлоо мэддэг ч гэсэндээ бүр яг ухаж судлаж бүр яг яагаад яг энэ юм хаанаас үүсэлтэй ингэж яг судалдаг хүүхдэд айгүй ховор юм шиг санагдсан. Тэгээд мэдээж яг мэддэг хүүхдүүд нь гэхдээ амар хүндэлдэг. Тийм ухаж судалсан хүүхдүүд айгүй юм цөөхөн байгаа юм шиг санагддаг. Тэгээ түрүүний гадаад гэсэн чин дээр ярих юм бол гадаадад яг Монголоос сурталчлах зорилгоор бүр Монголд ингээд мориор муур гэд сураа явж идэг хүмүүс амар их байдаг байлээ. Би бас тэрийг амар сүлд мэдсэн. Сүлд ингээд гадаадад очиод яг тэр өв соёл морио хурч ингээд Монголоос ор хаач авахгүй. Тэгэд яг тэр хөгжмөөгөө ингээд
бүр сураад монгол хичгээ бас ингэж сурж явдаг хүмүүс бас айгүй их байд юм бэлээ. Тэгээ тэр нь бас амар бахархалтай. Тийм зөвхөн ингээ Виктор Монголын яс заншлыг ингээ хадгалаад үлдсэн байгаа. За бие биелгээ бидэг, мороор байдаг. Одоо гэр байна тий гэрчин 3500 жилийн түүхтэй бүр мангар олон жилийн түүхтэй байгаа. Яг тэр нь гэр гэдэг чинь Монголын нөгөө нүүдэлчин арт түмэн гэдгийг амар илэрхийлээд байгаа шүү дээ тий. Тэгээд яг өв түүхээ ингээ гоё мэддэг хүн болвол ингээд амар тийм гоё attractive харагддаг. Яг ингээл жишээлбэл Negative Mongolian-ийн нөгөө Түшиг ахыг та хоёр мэдхүү. Тэр ах болохоор түүхийг амар сайн судалдаг, мэддэг. Тэгэл ингээл гой зүйлүүд ярьж яхад нь яасан мундаг юм бэ гээл. Тэгэл улам ингээд мэдмээр санагдаад байгаа байхгүй юу? Монголын түүх гэдэг бол бүр үнэхээр гайхалтай. Ингээл цаашаа сураал бүр тэгэл баймаар байдаг. Гэтэ хүн болгон мэддэг байх юм бол тэгэл амар гоё штэ тий. Гадаадын соёлыг мэдчихснаас өөртөөхөө түүхийн соёлыг гоё дэлгэрүүлээд гоё тийм байвал гоё гэж. Та нарын бодлоор хэрхэн залуучуудыг улс төр нийгэм идэвхтэй болгох вэ? Юу гэж бодож байна? Ер нь хэр идэвхтэй гэж бодож байна залуучуудыг? Жил ирэх тусам ер нь бол мэдж байгаа. Өмнө жилийн билүү сонгуулиар залуучууд аягүй хөцсөн байсан баха. Санжинууд хоёр залуучуудын өмнөх эртээсээ болвол сайжирч байгаа. Залуучууд л нөгөө ирээдүгөө авч явна. Одоо бидний үеийнхэн одоо сонгуул өгөх насан дээрээ ирж гин. Гэтэ яг сонгуульд гарч байгаа хүмүүс нь бас нэг юм чанартай санагддаггүй. Тэгэл тэнцэнээсээ за хамгийн гайгүй нэг юм даал гэсэн бүр вау ямар мундаг юм бэ гэсэн яг ингээд их хүн байтгүй юм шиг санагдчих. Тэр нөгөө нэг хизээ хэлээ аль тэр нөгөө нэг залуучууд нөгөө талбай дээр загсаад ирсэн шүү дээ тий. Ажлаа хийгээд. Тий ажлаа хиймээ. Гэтэ ер нь бол идэвхжиж байгаа гэж бодож байна. Бас бүр өмнөхөө бодох юм бол хамаагүй идэвхтэй болж байгаа. Гэтэ илүү л яг идэвхжүүлж яг тэр нөгөө нэг сонгуулийн одоо яг тэр үйл явцтай юу нөлөөлмөр юм шиг санагдав. Тэгэхгүй бол нэг тийм амар нэг сонин хүмүүс гараал тий. Харин тэгээ нөгөө яг уу зарим хүмүүс ингээл амар ус дүр мөр ингээл ярангуут ёо чи одоо хизээ юм болцсон юу ус дүр ярьж мөрөө да ингээл жоохон хандлагын тийм байдаг болохоор хүмүүс нэг юмэрд гэж ядган болов. Харин тийм ус дүр гэхээр л нэг тийм авилга махуул гэж шал сонин юм бод. Чи аль намд орсон болохоор ингэж ярьж мөрөө да гэж. Тийм юмнаас л бас яг их орох хүсэлгүй байдаг. Амар юм чадвартай мөртлөө яг улс төр ер нь амар ингээд тий заавандаа гэж бодоод яг чадвартай мөртлөө яг улсынхаа төлөө ингээд улс төрд ордоггүй хүмүүс байгаад ахаар нөгөө нэг чадваргүй хитэн ингээд ороод байгаа. Тэгээд ер нь бол хэцүүдж байгаа. Дээрээс нь ингээд бидэд яг нэгдэж чаддаггүй юм шиг санагдсан. Ер нь бол яг сүүлд яг чагсаал дээр бол яг нэгдсэн л дээ ялцчихгүй инфляц өсөөд. Гэхдээ яг тэрнээс өмнө ингээд бас яг чагсаал хийх ч юм уу те эсвэл нөгөө нэг гомдол гаргаад иргэдийн төлөөлөгчтэй хурал идрээсээ ч юм уу те яг санал гомдлоо ингээ яах боломж байсан гэх юм уу тэгхгүйгээр бүр яг ингээд эцсийн хүчтэнд толгож ийж ингээд боссон манайхан тэр болохоор жоохон сул талтай гэх юм уу илүү ингээд айгуугээд би энийгээ дэмжиад бүр нэгдээд нөгөө нэг солонгост болохоор бүр амар чагсаал хийгээл яваал байдаг штэ яг баг автобусныхаа үнийг нэг 100 төгрөгөөр нь 200 төгрөгөөр нэмсэн чинь дараагийн нэгдгээс нь эхлээд нөгөө нэг автобусын 100-аа болоод тэгээд нөгөө автобус чи ашиггүй болоод тэгээ шууд үнэн буурч исэн. Бензиний үнэтэй адилхан тийм. Бензиний бас хэрэглэгээ болоод үнийг буулгаж исэн гэдэгдээс шүү дээ. Тийм. Яг тэрнтэй адилхан бидэд бас яг ингээд уг нэгдэж чадвал амар хүчтэй, нэгдэж ижил хүчтэй. Тэгэхгүй ингээд ганц эргэн гэл дуурайд ямар ч нэмэргүй. Тийм. Гэтэ ер нь яг залуучуудыг яг нэгдүүлэхийн тулд яг юу хэрэгтэй гэж бодож байна? Яг одоо соёлын дархлаа одоо яг яригдж байгаа юм шиг санагдаж байна. Залуучуудыг яг нэгтгэх нь залуучууд өөрсдөө амар ухамсарлах хэрэгтэй байх. Өөрсдийнхөө одоо хэдүүлэнгийнх нь ингээ нийгэм болохгүй байна гэдэг чинь нийгэм яг үндэ юунаас тогтож байгаа юм? Үнээс тогтож байгаа штэ тий. Тэнгүүд тэр иргэдэн нь өөрсдөө боловсралтай яг ингээ тэрийг ухаарсан байх юм бол
бөөнөрөө гоё нэгдэж чадах байх. Тэгээд ялангуяа дээр одоо эрт дээр үед монголчууд аягүй гоё нэгдмэл хүчтэй байсан болохоор л дэлхийн талыг эзэлсэн тэгээд бас удирдагч нь бол амар чухал байх хэрэгтэй гэж бодож ин яг тэр залуучуудыг удирдаад яг толгойлж байгаа нэгтгэж байгаа хүн чадвартай байх юм бол нөгөө хүмүүс нь ч гэсэн бас юм бодоол тэгээд яг зөв угаасаа нөгөө нэг яг толгойлогч нь байхгүй болцсонгод ингээд монголчууд яг ингээд амар бутарсан шүү дээ. Юм найргүй болоод тэгэл тэгэнгүүт ингээд одоо дайснууд ингээд тэр яг онгорхойг ашиглаад ингээд монголчуудыг ингээд хооронд нь байлдуулаад алцуулаад тэгээд сүүлд нь манжин даралуулсан шүү дээ. Ер нь тэгээд дэлхийг байлдан дагуулж ирсэн үеийнх нь нууцсан ч гэсэн хоорондоо амар сайн нэгдэж чадсан. Яг захирагчийнхаа үгэнд ингээд орж чадсан гэх юм уу? Хамт нэгдэж чадсан болохоор дээрээс нь бутарсан шалтгаанаа ч гэсэн яг адилхан бие биендээ итгээгүй ингээд салсан. Монголыг Монголтай ингээд дайсан болсон болохоор ер нь амар ингээд бутарсан. Тэгэхээр ер нь бол эв нэгдэл гэдэг бол авир хүчтэй юм байлаа. Ялангуяа улс орны ингээд ирээдүй яригдчих үе дээр те. Одоогийн нийгмийн нөхцөл байдлыг ер нь юу гэж бодож байна? Одоогийн нөхцөл байдал хүмүүс нэг ярихгүй байгаа ч гэсэн ер нь бол аюу хэцүү байгаа. Одоо юм болгоны л үн ихсэд байхад цалин стил багаараа байна те. Тэгээд цалин ийм бага байхад яаж иргэд ингээл амжиргааныхаа юмнуудыг одоо зохицуулж явах юм бэ те. Ингээл яг л нэг төвшөнтөө байгаа л байдаг. Яг тийм болохоор сайжрахгүй хэцүү байгаа. Миний бодлоор санхүүгийн хувьд яг мэдээж амар хэцүү байгаа. Тэгэхээр төрөөс угаасаа яг төр албаа хавчдын ингээд цалинг ижлүүлж чадахгүй яагаад тэгэхээр төрд ингээ орж ирж байгаа мөнгө нь айгүй баг, дээрээс нь ингээд хүмүүс байгаа мөнгөний ингээ дээгөр идээд байна. Ингээд төрийн албаа хаагч ингээд цалин сайтай байж чадахгүй. Тэгээ дээрээс нь яг миний сонсноос гаднаас доллар орж ирүүлж байгаа бараг 1-2 компани дээр Монгол улсын эдийн засаг бараг тогтсож байгаа гэсэн яг сүүлд нэг тийм юу уншсан мэдээ гэх юм уу уншижсэн. Тэгээд ер нь бол нэг гарцсан миний бодлоор яг технологиг л ашиглаж биднээс яг илүү хөгжиж чадах юм шиг санагдсан. Зөв нөгөө гадаадаас орж ирдэг гэж байгаа шүү дээ тий. Тэгэх юм бол гадаадын зах зээлээ сайжруулж ер нь болох юм шүү. Гадаадаас орж ирэх одоо янз бүрийн улсууд Солонгос ч нөгөө том хамтлагуудаараа ашиг нөгөө том хамтлагууд наваа явуулдаг гэдэг шүү дээ. Тэр хамтлагууд нь яг Солонгос улс гэдэг нэрээ дэлхийд гаргацсан байгаа хгүй. Тэгэхээр Монгол гэдэг улс ингээд өөрсдийнхөө нэрийг дэлхийд гаргаж чадах юм бол магадгүй Монголд ирэх гадаадын зах зээл нь ихсээд тэгээд орж ирэх мөнгө нь ихсээд яг юу гэж магадгүй бах. Тэгэхээр гадаадын улс орнуудын яг ингээд хүчж байгаа ч гэх юм уу сайжирж байгаа тал нь яг өөрсдөө улсыг амар сайн сурталчилж чаддаг. Тэгээд Монголын нөгөө хүү хамтлаг бас айгүй яг нэг хэсэг дэлхийд ингээл товор хийгээл тэгэж яваад айгүй их одолж байсан. Тэгээд тэр нь бас Монгол гэдэг нэрээр гаргаж өгсөн. Зөв. Ер нь бол бид нар энэ яг үндэсний соёлоор л илүү танигдана гэж боддөө шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө бас энэ чинь ганцаараа бас яваад байвал бас өчрөхгүй байх. Нөгөө засгийн газар эднээс бас ингээд илүү гоё дэмжиж өгөх, бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг одоо Монголд ч нөгөө ингээд амар эд баялагтай одоо ашиг ихтэй газар шүү дээ. Тэгээд нүүрс ихтэй алт малт эднэр гэл. Тэгтээ одоо нөгөө Израиль гэдэг улс байдаг шүү дээ. Тэр улс болохоор ямар ч одоо тийм эдийн засгийн одоо тиймэрхүү эд баялаг байхгүй. Тэгсэн мөртлөө байгалийн баялаггүй. Тэгтээ амар хөгжил сайтай явж байгаа. Тэгээ монголчуудаас яг нэг бодох нь зөв байх гэж бодож байна. Яг ингээл зөвхөн нэг тэр одоо уул уурхай дээр яг төлөрхөөс илүү олон салбар руу ингэж хүч үзүүл илүү зүгээр ах гэж боддог. Тэгээ угаасаа ингээл одоо нүүрсээ гаргаалах юм бол тэгээ угаасаа тэр чинь ингээд дуусчил таараад тэгэх юм бол тэгээд өөртөө ямар ч арга замгүй болно. Тэгэл угаасаа тэгээд дампуур штэ. Ер нь бол одоо Монгол орн бол нөгөө хөгжиж байгаа улс орн гэж явдаг. Гэхдээ яг үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах юм бол ер нь бол гадагшаага гарц байгаа.
Бид нар бол нөөц баялаг нь бол байгаад байдаг. Гэтэ яг боловсруулж чаддаг. Тийм. Боловсруулах одоо ингээд технологи үйлдвэрүүд нь дандаа Хятад, Солонгос гэдэг дандаа гадагшаа байдаг. Тэгээ тэндээ боловсруулахар чинь тэндээ бас ашигтай. Тэгээ яг Монгол хүмүүстэй болохоор нэг их ашиг орж ирэхгүй. Яг тэр үйлдвэртэй бас хамаг юм мөнгө тохирол хийлгэж байгаа. Тийм. Бас үйлдвэртэй өөрсдөө үйлдвэртэй болсон. Гадаадын зурсэлээр Монгол бүтээгдэхүүн гаргана гэхээр чинь ер нь л бусад гадаадын Европын, Африкийн, Азийн ингээл бүх орноо ер нь л бүтээгдэхүүнтэй өрсөлдөн. Тийм учраас ер нь айгүй ингээл өнгө үзэмж бүх юмараа мэдээд сайн байх хэрэгтэй. Технологи нь л ер нь айгүй сайжрах хэрэгтэй. Дээрээс нь бас нөгөө нэг монголчуудын гаргаж байгаа одоо нөгөө нэг бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнүүд тэд нар бас айгүй нөгөө нэг яг шаардлага нээжж мэдсэхгүй гэх юм уу. Тэгээ дээрээс нь тэгэл айгүй муу л байгаа. Уг нь л үндэсний үйлдвэрлэл айгүй сайн дэмжиж өгчих юм бол Та хоёр тэгвэл одоо ингээд C орлоо гэж бодъё. Тэнгүүд нэг ийм солонгосын шоколадтай сүү байлаа гэж бодъё. Нөгөөдгөнд нь ингээ монголынх байлаа гэж бодъё. Алийг авах уу ер нь? Солонгосны илүү гоё амттай байгаа гэдэг. Энэ ер нь солонгосын ингээ зураг моргонд ингээ дизайн нь ингээ гаднаасаа амар юм хөөрхөн гэх юм уу? Анхаарал амар татхаар байдаг штэ ер нь. Монголд бас яг тиймэрхүү зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Эм чи ингээ шууд амар хүнд ингээ шууд аваад уух эсвэл төрөлдөг штэ. Монголд бас гоё бүтээгдэхүүн гаргалаад гэсэн одоо гадаадаас орж ирж байгаа экспортын бараануудаас илүү үнэтэй амар үнэтэй байдаг. Чанартайсэн. Тийм болохоор хэрэглэхэд бас айгүй хэцүү боломжгүй. Тийм болохоор яалтчгүй л угаасаа тэр гадаадын бүтээгдэхүүн авч хэрэглэхээс өөр сонголт авахгүй. Сонголтгүй болдог. Дээрээс нь заримдаа бас ингээд хэрэглэгч бол өөрсдийнх нь сонголт шүү дээ. Ер нь л яг алийг авах нь хэрэглэгч бол тэгээ харахангууд мэдээж өөртөө арай хэрэгтэй. Арай илүү пробиотиктай ч юм уу те арай илүү сайн амин дэмтэйг сонгоно штэ. Тэгэхээр ер нь тэр тал дээр ингээд жоохон өрсөлдөд хангалтгүй гэх юм уу байгаад байгаа. Гэхдээ яг хөгжиж байгаа улс орны л нэг илрэлтэй тэгэл явандаа сайжруулаад. Гэтэ яг ягаад Монгол үндэсний одоо бүтээгдэхүүний дэмжихээр тэгээд үнэтэй юм бол Үйлдвэрийн зардал мардал одоо бүтээгдэхүүний зардал тэгээд бас л нөгөө гадаадад хийж байгаа, гадаадад үйлдвэрлэж байгаа болохоор тэндээ бас урсгал зардал, гадаад руу ингээд тээвэрлж ийн, чи ингээд тээврийн зардал гэл тиймэрхүү зардлууд ер нь айгүй их байдаг байх. Дээрээс нь бас нөгөө материалууд нь бас илүү чанартай гэдэг юм. Бас тэрнээрээс болж бас үнэтэй эсвэл бас инфляцид нар байна. Залуучууд ирээдүйд ямар нэг бий болох нь гэж бодож байна. Ихэнх хүүхэд залуучууд гадаад руу гарыг гэсэн хүсэлтэй байгаа штэ тий. Гэтэ яг ихэнх нь гэж хэлж болох байх. Яг миний мэддэг яг ингээл миний орчин тойрны хүрээлэл яг тэгж байгаа болохоос биш. Би яг цаад яг хүүхдүүдийг нэг мэдэхгүй байгаа штэ тий. Тийм болохоор бөөнөрөө яг яа гэх юм бол бас яг сайхан ирээдүг гэж бол хэлж чадахгүй. Зарим хүмүүс Монгол гэж төдийлөн ер нь мэддэггүй. Яг гадаадад бол үүний шалтгааныг юу гэж бодож байна? Ер нь л ингээд Монголыг ингээд сайн мэдгүй байх шалтгаан нь одоо ингээд бусад улс орн гэх юм бол яг бутал гэх юм бол одоо ингээд Nike, Adidas гэл тэр улс ингээд ер нь мэдэн штэ. Тэр улс ингээд бүтээгдэхүүнээр нь мэдж байгаа гэх юм уу? Монголд болохоор яг нэг амар яг хуу ноос ноолоор говь кишмэр гэж амар сайн мэддэг бах. Дээрэс нь Монголын ингээд махыг амар жин Хятад Солонгостад амар мэддэм байлээ. Монголын мах хамгийн ингээд Тэгээ хамгийн амттай гэж Чимтэй. аха. Түүнээс шиг яг бусдаар яг түүх соёлын хувьд гэх юм бол хүн гэж мэддэг баг. ер нь Чингис хаан л гэж ер нь мэдэн штэ. Бас бид нэрээ ингээд Монгол гээл төсөөлөнгүүд зүгээр л ингээд тал газар ингээд морьтой тий нэг тийм бүр дээр Нүүдэлчин ахуугаар нь төсөөлдөг тийм. Тэгэл яг ирээд үзэнгүүд шал эсэр яриад одоо яарсан. Та хоёр ер нь бол энэ одоо ингээд нүүдлийг хааж хуу ингээд ийм гэр бариад ингээд амьдардаг байсан штэ ингээд өмнө нь яг тэрийг ингээд халах хэрэгтэй гэж боддог уу эсвэл яг ингээд орчин үеийн одоо ингээд ийм шилэн барилга гэл орчин үеийн яг жоохон солонгосрхуу стилийн болоод байгаа штэ хот ер нь тиймэрхүү стилээр байсан зүгээр гэж боддог уу? Ер нь бол би элтрон яг хэлсэнчлэн гэр гэдэг бол 3500 жилийн түүхтэй гэр чинь яг Монголын айгүйх томоохон одоо бүтээл гэх юм уу анхныг урт байхаас нь ахуулаа сайжруулаад яг одоогийн ингээ гэр болцсон байгаа. Улаанбаатар хотын 70% нь билүүдээ тэр чигтээ гэр хороолоос бүтдэг. Тэгээд яг гэр хорооллыгоо гоё ингээ сайжруулад гэр гэдэг чинь ер нь бол айгүй ингээ хэрэгтэй 100 Монгол улс
өмнө нь ингээд 100 жилд нийт 27 удаа хотоороо яг нүүсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нүүж байгаа яг юу гэхээр чинь гэр гэдэг чинь өөрөө айгүй ингээд авсаархан ингээд хурдан угсрагтаал ингээд нийлээл тэгээд амьдрахад айгүй тохиромжтой орон сууц байгаа. Гэрээгээ хэдүүлээ айгүй гоё ингээд дизайныг нь өөрчлөөд яг одоогийн хэм маягтайгаа айгүй тийм орчин үеийн хэм маягтай зохицуулах хэрэгтэй байх. Гадаадд улс орнуудад нөгөө гэр мэртэй одоо хэдүүлээ нөгөө дүүнэр ингээл нэг овоохоо шиг юм босгочдээ штэ тий. Тэнгүүт яг гадаадд болохоор ингээ гэрийг босгодог гэж байгаа байхгүй юу. Гэр нь айгүй гоё өөрмөц ингээл гадаад хүмүүс хурж ирээл гэрт айгүй орох дуртай байдаг. Айгүй сонирхолтой санагддаг. Гэрийг халахаас илүү одоо ялангуяа Улаанбаатар хотод байгаа гэр хорооллуудыг айгүй гоё тохижуулаад гоё орчинтой болгоод тийм болвол Улаанбаатар хот өөрөө Монгол гэдэг одоо улс яг тэр соёлыг айгүй гаргаж байгаа гэж бодож байна. Ялангуяа одоо Урайт, Казакууд, одоо өвөр монголчууд чинь гэр орон сууцндаа ер нь бол амьдрдэн штэ тий. Тэнгүүт яг тэр хүмүүсийг харангуут Монгол гэж шууд орж ирж байгаа байхгүй ер нь бол гадаадууд ирсэн ч гэсэн ер нь бол гэрээ ингээд илүү дараагийн next level болгоод аваа явсан амар зөв тий. Би бас яг саяхан нэг юм Instagram дээр нэг пост харсан байхгүй юу? Яг нэг гадаад архитектор хамтраад яг юм Монгол гэрээг амар гоё тасархай бүр яг нөгөө нэг цуслангийн байшингаас тасархай болгоцсон байсан. Доторх ингээд лед гэрэл мэрэл те яг орчин үеийн ингээд барилгууд ингээд байшингууд яг ямар гэрэлттэй үлэртэй явах уу те тэгэл юм чулуу юм хан ман хийцэн тэгсэн мөртлөө яг мэдээд нөөхөд хэлбархан ингээд угсардаг Монгол гэр байхгүй юу тэгсэн мөртлөө тэр ингээд айгу том цэлгэр хөшиг мөшгөн амар гоё. Дээрс нь ингээд бүр ингээд хажуу талдаа юм цонх гаргацсан. Майхны юм цонх байдаг штэ. Яг тиймэрхүү материалаар юм цонх гаргацсан. Тэр бол бүр амар гоё санаа исэн. Тэгээ бараг би лав тэнийг амьдрал ингээд амьдрч чадан заяа. Ингээд насан туршдаа амьдрмаар ч юм шиг. Тэгээ ер нь бол хүмүүс ингээд юм амар тансаг харагдсан байхгүй тэр бүр. Тэгээд яг тийм ингээд гэрт ер нь бол амьдрал амар гоё санагдсан. Яг гэрийг яг тийм болгоод өөрчлөл тэгээд ер нь гэр гэхээр л яхаараа зүгээр амар энгийн цэвэрхэн тэгээд нэг юм цагаан бүрээстэй те ер нь ингээд юм төсөөлөгдөж байгаа штэ яг яагаад заавал тийм байх хэрэгтэй гэж тэгээд илүү гоё болгоно талаас нь сайжруулсан дээр ах гэж боддог. Тэгээд ер нь бол дааны улсад болохоор яг ийм жижигхэн яг одоогоор л ийм лагер шиг гэх юм уу иймэрхүү байшингууд нь барилгууд нь ийм дандаа тиймэрхүү байдаг. Яг дааны нэг хотод илүү хөдөөн ч юм уу те байд юм байлаа. Тэгэхээр яг Монгол яг ийм гой амар хээцэр заяа дотор нь орохоор тиймэрхүү гэрнүүдтэй тэгээд мэдээж ингээд бусд нь ингээд яг хотын төв заяа тэгсэн мөртлөө яг ийм гэрээг яг тэгж оруулж ирвэл тэр бол амар гоё хотын юу юм шиг санагцаа. Төлөвлөлт юм шиг санагцаа. Тэгээ ингээд байгальтайгаа ойрхон тэр бол амар гоё санагцаа. Дээрээс нь уусаа манай хот төлөвлөлт угаасаа аюу сонин тийм аюу сонин төлөвлөгдсөн. Ер нь бол Монгол гэр бол ер нь бол халаад ер нь бол аюу дими. Угаасаа нөгөө яг соёлын хувийг харуулдаг зүйл болохоор халахгүйгээр яг энэ хоёрын хэлдэг шиг гоё дизайн гойлгоод тэгвэл илүү гоё хүртээнчтэй болж гэсэн сайн мэддэг таних зүйл болно гэж бодож байна. Нөгөө одоо яг Монгол гэрт амьдрыг гингүүт гал түлдэг те тэр нь яг гал түлэн усаа өөрсдөө аавна гингүүт хамгийн гол нь амьдрахад яг таатай орчин яг биш байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид хэд орон сууцад амьдрдаг болохоор ингээ бүх юмнууд нь бэлэн байж байгаа гэрт амьдрна гэх юм бол ер нь амар хэцүү санагдаж штэ те. Тэгэхээр гэрийг зөвхөн дизайнаас нь гадна одоо доторх зохион байгуулалт ингээд гал түлхгүйгээр нөгөө нарны энергиэр ингээд ашиглагдаа тэгээд усыг нь одоо цахилгааныг нь яг зохицуулаад гоё болгоод өгөх юм бол хүмүүс тэнд чинь ингээд амьдрахад ямар ч асуудалгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр гал түлхээс илүү нараар ажилдаг яг дээрэс нь нөгөө өргөтгөл хийгээд гэрийн ингээд талаас нь одоо нэг юм байшин ч юм уу нэг тийм гаргаад тэгээд тэнцэнэ гоё коридортой тэгээд гоё тийм байх юм бол ер нь Монгол гэрээ гоё. Тэгвэл аюу luxury гэсэн. За тэгвэл Монгол гоёл чимэл хэрэглээс та нарын хамгийн дуртай нь юу вэ? Зөндөө зүдэг хавчаар ер нь яг 50 60-аад оны өмнө болохоор яг гэрсэн эмэгтэйчүүд үсээ хоёр талаараа ингээ хавчсан байдаг шүү дээ.
тэр нь болохоор яг ингээ гэрэлсэн эмэгтэй гэдгийг нь ер нь бол тооцоогдож байгаа. Гэтэ тэр хавчаарнууд нь айгүй тийм яг Монгол яг угаалцаа оруулсан бүр нэг яг тийм гоё байдаг штэ тий. Тэр нь айгүй их таалагддаг, шүр сувдаар ингээ яатсан яг л нөгөө эмэгтэй хүний эрхэмсэг зан нэг тийм гоё байдлыг ингээд харуулсан байдаг гэх юм уу. Тэгээд гэтээ яг тэр үсээгт гэдэг нь болохоор нэг мал төрсний дараа нэг ихэс гэж нэг зүйл гардаг. Яг тэрийг нь амар олон удаан хугацаанд буцалгаж агаад тэр нь ингээ бүр цав шиг болчт юм байна л да. Тэнгүүд нь тэр өнгөрөө үсээ ингэж одоогийн гээл юм да. Тэгээ гэлийг л яг тэгж нэг хийдэг байсан байгаа. Тэгээд яг тэгж хийж байгаа. Тэгээд сүүл рүүгээ ер нь тэгэл болцсон. Яг тэр бол гоёсэн. Тэр нөгөө нэг сүүлийн үед нөгөө нэг орчин үеийн одоо accessory-д яг ингээд дээр үе яг юутай хослолцсон. Тэр аюу гоё санагдсан. Тэр яг ингээд нөгөө нэг шилэн амьсан дээр амар олон өнгийн шилэн амьсан байхгүй юу? Шилэн амьсан дээр ингээд шигтгээгээр Монгол ингээд гутлын хээ ч юм уу те яг Монгол гутлын урдаас ингээд нэг юм гурвалжаа харагддаг штэ. Тэгээ хоёр талтай юм хээтэй төмүүлзээ гээл хээтэй тиймэрхүү хээтэй ингээд угуулсан. Ингээд шигтгэцэн. Тэгээ өмсгөр яг юм Монгол гутан шиг тэгсэн мэт амар шилэн амьс. Тэр бол амар гоё санаа. Дээрээс нас нөгөө яг дээлний зах шиг юм нөгөө зүйлдээс тэр аюу сонирхолтой шиг л болчихсон гэж бод. Тийм тэр ингээд ямар ч говцыг амар юм офсын гэх юм уу амар юм цэвэрхэн хэрнээ юм тансаг харагдуулахаар аксессуар юм шиг санагдсан. Тэгээд төрөний нөгөө нэг яг Монгол хаттын нөгөө нэг өсний хавчаар гэж байгаа штэ. Яг тэрнтэй адилхан яг жоохон орчин үеийн болгоод тэрийг бас тэгээд яг юм солонгос эднэс зардаг өсний хавчаараас илүү бараг гоё юм ингээд янзлчвал илүү амар зарагдсан юм шиг санагддаг. Би л авсан тий. Яг тийм юм хэмээтэй яг Монголын үг харуулсан тиймэрхүү хавчаар байвал ингээд би л хувьдаа авна. Тиймэрхүү яг хавчаарууд бас амар гоё санаа. Тэгвэл яг одоо хавчаар гоё чимэглүүд чинь яг ингээд Монгол улсын яг тэр яг соёлын яг юг харуулдаг байгаа шүү дээ тий. Тэрийг тэгээ зөвхөн Монголдо байлгаад байх биш гадаад руу хэмжээгээр үйлдвэрлээд гэх юм бол тэр хүмүүс нь ингээд зүүж эхэлж шүү дээ. Дээрээс нь бас Монголыг бас яг тэр брэндээр нь бас таних шүү дээ тий. Илүү сайн танигдана. Дээрээс нь бас миний бас дуртай зүйл бол бас нөгөө хөөргөний дайлан. Бас аюу нөгөө бас уламжлалт яг одоо хатгамал гэх юм уу да нөгөө нэг дайлан дээр ингээд зүү орохоо талаар ойдог. Тэгээ тэр нас аюу ингээд цаг орд юм лээ. Би бас яг өөрөө хийж утсан. Тэгээ бүр ингээд хөзөө хөшөөд бүр амар. Тэгээ тэр бас аюу Монголын уламжлалт зүйлийг бас шингээгээд авцсан хээ угаалц тий. Тэр бол аюу гоё санагдсан. Ер нь соёлын нэгийнх нь ингээд том хэсэг үндэсний бичиг байгаа штэ. Үндэсний бичиг ер нь бол залуучууд хэр сайн мэддэг гэж үздэг вэ? Би л мэддэг чи. Би бол ер нь бол гайгүй мэднэ. Гэхдээ ер нь бол сайн уншина. Гэхдээ дөрмөө ер нь жоохон дөрмөд бол жоохон муу. Би бол ингээд манай ингээд өмнөх ингээд яг нэг хүүхд бүр амар уншдаг бичдэг те баг өдрийн тэмдэглэлээ Монгол хичгээр бичдэг хүүхдээсэн. Тэгээд мэдээж Монгол хичгийн тэмцээнд амар нэгт ордог. Тэгээ ер нь бол хөдөө орон нутгаар монгол хичээг амар сайн мэддэг юм шиг санагдсан. Яг ингээ хотод ороод ирэхээр жоохон хэцүү. Ер нь яг хичээл гэдэг талаас нь сурдаг болохоос шиг яг юм соёлын үнэт зүйл энэ чинь ингээ монгол хүн заавал мэдэх хэрэгтэй гэсэн одоо хандлагаар юм уу нэг сурдаггүй зүгээр эн чинь ингээ дүн авах учраас хичээл учраас гэд ер нь сурдаг юм шиг санагдсан. Дээрээс нь бас яг нөгөө засгийн гадраас бас яг ингээ бодлогоор бас дэмжил зүйл өгвөл бас зүгээр. Би монгол хичгтэй бол амар дуртай. Айгуу сонирхож яг яажсэн бүр жоохон байхдаа л нэг агаагийнхаа гэлэнсэн номыг аваад тэгэл амар уншаал сууж идэг байсан. Тэгээд томлоод нэг манай ихч бүр ингээд монгол хичгээр айгуу гоё ингээд уншдаг. Тэгээ би ингээ ихчигээ яг анхаарад ваа ямар гоё юм бэ гэж бодоод тэгээд яг тэр үеэс хойш монгол хичгт ер нь бол амар сонирхолтой болж байсан. Тэгэхээр ер нь яг хүмүүст монгол бичиг яг ямар гоё бичүгээ нөгөө дэлхийд ганц байдаг босоо бичиг гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр яг монгол бичгийг аюу тийм гоёор сурталчлаад ч гэх юм уу. Тэгвэл яг хүмүүсийн яг сурах хүсэл нь аюу ихсэх байх. Гэхдээ яг нөгөө монголчууд гэхээр амар юу болох гэдэг ингээ бид нар заяа монгол хэлээрээ төгс ярьж байгаа хүн гэхээс илүү англи үгийг ашиглаж байгаа англиар ярьж байгаа хүмүүсийг илүү
шүтээд идэм шиг санагддаг. Англиар ярьж байгаа хүн илүү гоё санагдал тий нэг англи янз бүрийг ашиглуулж байгаа. Ямар амин бэ гэж. Тэрнээс илүү Монгол үг хэлийг ямар баялаг хэлвэ те айгүйх олон бидний мэддгүү үг хэллэг байдаг. Тэгээд ялангуяа дээр үеийн кинонуудыг үзэхэд зөөрт зүгийг айгүйх ашиглаж ярьдаг. Гой үгийн баялагтай ярьдаг байсан. Одоо гоё тэгж ярьдаг боллоо. Дээрээс нас тэр нөгөө нэг хүмүүсүүд бүр дээр үед тэр нөгөө шүлгэлц ярьдаг байсан байлээ. Тэгж ярьж зүгээр. дарттай ярьж өрөө. Яраас тэгж ярьж чадахгүй гэсэн ядаж гоё ингээд нэг тиймэрхүү гоё гадаад үг оруулахгүйгээр яг гоё ингээд ярwas амар гоё. Ер нь гоё юм байна. Та нарт ингээд одоо ингээд соёл эсвэл яг шашин шүтлэгийн хувьд ингээд ийм шүүмжилдэг зүйл байдгүй юу юм. Одоо ийм юм байдаг штэ. Надад бол чинь ингээд модон дээр ингээд хадаг өргөдөг ч юм уу ингээд овон дээр ингээд хөдөөр ингээд явгот хадаг мадаг өргөд ингээд мөнгө төгрөг ингээд өгцөө байдаг штэ. Тэгээ тэрийг ер нь бол юу гэж боддог вэ? Надад ч үсэн бүтггүй гэдэг. Нададаас амар яг урсаг санагддаг байхгүй юу? Тий. Гэтэ уг нь бол яг хадагны яг зөв хэрэглээ гэвэл ер нь бол хадагцсан бол ер нь бол амар одоо юу гэх аюу шүтдэг, тахдаг байсан. Яг дээр үедээ яг нэг амар тэгэж амар ил задгай ингээл модон дээр хамаагүй тавьдаггүй байсан. Одоо л ингээд арай хэрэглээ ингээд зах замбрааг болцсон юм санагддаг. Яг ингээд хүндэтгэж байгаа юм байхгүй. Ялангуяа одоо байгаль ихээсээ л одоо юм гуугаалтай хадаг өргөөл яг үндэ байгаль ихтэй мөргөжин гэсэн хэрнээ байгаль ихээс үтгэдэг байгаа байхгүй юу. Тэр нөгөө хадар ясаар байгаа тэр моднууд нь яатсан байсан гээд мод дээр амар гинтээ тугараа тэгэл сүмүү тэр нь хамагт байгалуудаа эсэргээр нь сүйтгэхэд байгаа байхгүй юу. Дээрээс нь бас нөгөө хадаг нь бас нөгөө газар хөрсөнд бас шингэнэж бас амар бас хөрснөө байна. Энэ бол амар буруу мухарсаг дээр ийм үндэслэн буруу соёл юм шиг санагддаг. Яг нөгөө нэг Ром болохоор ингээ байгальдлыг галын бурхан гэж тэндээ ингээд хүн мөргөл өгдөг, дахил өргөдөг гэж байсан штэ бүр яг нэлээ олон зуун жилийн өмнө те. Яг тэрнтэй адилхан нэлээ буруу зан үйл юм шиг санагдав. Тэгэхээр тэрийг яг яаж зогсоож болох вэ? Тэр юу гэж бодож байна? Ер нь бол ингээд тэрийг хийж байгаа хүмүүс нь айгүй 60 70 оноос хойшоо үеийнхэн гэх юм уу бүр илүү их тавьдсан юм шиг санагдсан. Яг одоо л тий өвөө эмээнэр ч юм уу тий. Яг тийм хүмүүс анханасаа яг байгаль дэлхийдээ би мөргөж гинэ гэсэн ойлголттой тавиад байгаа болохоор яг тэр ингээд үзэл бодлыг нь өөрчлөхгүй бол ер нь нэмэргүй юм шиг. Гэтэ одоогийн залуус бол нэг амар тэрэнд амар зөв гэж бодохгүй байгаа нас амар ууштай. Тэгээд яг бид хэдийн үед гэх юм уу тий. Эсвэл арай өмнөх 90-ад оноос хашаа ер нь бол нэг 50 ингэж бодохгүй. Ер нь чинь ингээд сэтгэлгээний л асуудал л та. Тийм. Тухайн хүнээс юу гэж бодох бас айгүй хамаатай. Боловсролын асуудал ер нь бол цаагаараа. Тэгээ нөгөө монголчууд л зөвхөн яг тэгэж тавьж тахдаг юм болов өөр ус тэгдэм болов. Ер нь бол монголчууд л тэгэж хадаг тавьдаг. Тэр чинь тэгвэл монголчуудын соёлын нэг одоо хэсэг болчихж байгаа юм биш үү. Тэгэхээр хүмүүс яг тэгэхээр булчган болвол бас соёлын зарим хэсгүүд нь устгаж өгөө болно гэд тэрэн дээрээ жоох юу. Гэтэ бас ягч бүр яг амар болиулна гэсэн үг биш. Зүгээр л яг гой нөгөө нэг хүнддэх одоо хонсрын сэргэн л гэсэн үг байхгүй юу. Бүр ингээд зүгээр ингээд хадаг мадгаа ингээд хамаагүй ядаж ингээд модон дээр тавихгүй. Ингээд зүгээр л ингээд гой хүнддэхэд яг хэрэглэх зан үйл одоо тэр үйл ажиллагаандаа хэрэглээл тэл өөр байхгүй зүгээр ингээд айгу зөв боловсон хэрэглээ сурч. Энэ болохоор нөгөө нэг буруу соёл гэх юм уу? Буруу үлгэр жишээтэй соёл яг соёл нь соёл гэхдээ амар те буруу зан үйл баг мухар цэцэг тал руугаа гэх юм уу? Тийм. Зүгээр л зөв хэрэглээ сурцах хэрэгтэй гэж бодож байна. Тэрнээс шил бүр болно гэх юм бол бүр нөгөө соёлоо устгах юм. Бас нөгөө нэг одоо ингээд Монголд гэртээ эмэгтэй хүн ингээд зүүн талдаа суудаг. Тэгээд өсөөх задгаа тавьж болдгоо гэл ер нь эмэгтэй хүн багнаас доошоо суудаг муудаг гэл ер нь тиймэрхүү соёлууд. Уулын өрөө дээр эмэгтэй хүн гардгүй мэрдэгч. Тийм. Тэгээд нөгөө нэг хонь муулж яхад эмэгтэй хүн хардгуу мардгуу тэгэл үлээ хоньны хил мэл идэж болдгоо гэл яг тиймэрхүү байдаг. Хоньны хил идвэл хил амтай болдог гэж.
тэднүүсээ ер нь юу гэж боддог вэ? Яа, тэр ихтэй амар хэцүү. Дээр үед эрэгтэй хүмүүсийг ер нь бол аюу хүндэтгээл дээдлээ те. Манай гэрийн ноён нөрөөгээ амар их тэгдэг. Тэг эмэгтэй хүмүүсийгаа юм бол хоёрт байх ёстой гэсэн үзэл бодлоо амар их байсан. Яг уу энэ нь ингээд дээр үеэс ирсэн ёс заншилж гэх юм уу одоо тийм уламжлал болцсон зүйлч гэсэн заавал тийм гэр дотор хаан суугыг нь хүртэл заамааргүй байгаа байхгүй юу? Би бол тэгээд заавал зүүн талд нь сууснаа амар доор сууж муугаа. Яг уу дээр үеэсээ тэгээд тэгжсэн юм. Гэхдээ одоо жоохон ардчилсан нэгэн болохоор тиймэрхүү зүйлсүүдээ жоохон өөрчлөлт хэрэгтэй байх. Яг л хүн болгон яг уу заавал эрэгтэй хүнийг хүндлэхгүй эмэгтэй хүнийг ч гэсэн айгүй хүндлэх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл байгаль их дэлхий их ээж гэдэг үг орж байгаа тийм чи эмэгтэй хүн баад тийм яг үгүй эмэгтэй хүнийг бараг хүндлэх хэрэгтэй тийм тэгээ угаасаа нөгөө нэг дээр үед гэх юм уу ер нь бол одоо монгол хэлтгүү тий бусад улс орнд аюу бас нөгөө эмэгтэйчүүдийн эрхийг бас аюу зөрчдөг байсан ер нь бол нэг бодлоо бас ингээд нүрний гэвлүүртэй явж баваад нүднээс нь бас харагддаг тийм нөгөө аллахын одоо шашин машинтай эмэгтэйчүүдийн амар исламын тийм амар эмэгтэйчүүдийн амар дорд үзчихмэсдэг. Тэгээ тэр ер нь бол ингээд бодоод ахны амар гендрийн эрхтгч байдлыг одоо ер нь хүндэж байгаа юм санагддаг. Ер нь бол яг нүүдэлчин ахуйтай байх үе Монгол улсын ингээд эцгийн эрхт ингээд байсан юм уу? Эрэгтэй хүн дандаа нөгөө гадаах ажлуудаа хийгээд эмэгтэй хүн гэр дотор байдаг учраас эрэгтэй хүний үүрэг илүү давамгаалж байгаа учраас эцгийн эрхт байсан. Тэгээ одоо болохоор ер нь бол аль аль нь тэнцүү яг эрэгтэй шиг ардчилсан юм тэгээд уг нь бол яг тиймэрхүү соёлоодыг ингээд хүндэх юм бол ер нь бол одоо бүр ингээд эцэргүүц хүмүүс амар их байх гэж боддог. Гэтэ ер нь бол яг логик талаасаа бодоод үзэх юм бол тийм адилхан ардчилсан нийгэмд ингээ адилхан ардчилсан аль аль нь ингээ тэнцүү эрхтгч байж иж илүү хөгжих юм шиг санагддаг. Гэтэ бас ингээд яг ч ингээд гэтэ бас нөгөө талаараа эмэгтэй хүн гэхээр бас тийм ингээ нөгөө хүүхэд төрүүлэн ажил хийхгүй ингээ гэртээ сонмонд гэхээр нэг тийм бас л угаасаа нөгөө байгалийн юм шиг санагдаад байдаг шүү. Яг уу би нэг эмэгтэйчүүдийн эрхийн тухай нэг Виржиниа Вулсийн өрн гэсэн өрөөгээ хоёр сонсч байсан уу? Тэр номон дээр эмэгтэй хүний эрхийг айгүй их ярьдаг байхгүй. Тэр цогцолж эмэгтэй хүний эрхийн хоёр нь бол айгүй их тэнцэжсэн. Тэгээд дээр үед ягаад ингээ эрэгтэй хүмүүс л одоо янз бүрийн шин туршилт ч юм уу нэг тийм одоо дээр үеийн том ухаантнууд дээд яг хүмүүс нь ихэнх нь эрэгтэй хүмүүс гэдэг чинь эмэгтэй хүн бараг л байдгүй ингээл номон дээр тэр туршилтыг ингэж хийсэн хүн тэр үний судалгааг яасан хүн ингээл тэр хүмүүс нь бүгд эрэгтэй хүмүүс байдаг. Яагаад эрэгтэй хүмүүс илүү их байсан бэ гэхээр эмэгтэй хүмүүсийг гаргахчвал ингээд эрэгтэйчүүдийг амар яач эмэгтэйчүүдээс ер нь бол амар айдаг байсан болохоор эрэгтэйчүүд нь ингээд бүх эрхийг нь ингээ хаагаа хийчдэг байсан гэдэг жаахгүй юу. Тэгвнгүүт яг тэр үед ингээл за эмэгтэй хүний ажил хийх үү ямар нэгэн сонголтуудыг нь бүгднийг яг тэр эрэгтэй хүн л яг хариуцдаг байсан. Эмэгтэй хүн ингээд ямар ч тийм ирэхгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тийм байсан болохоор эмэгтэй хүнийг зөвхөн хүүхдэл төрүүлэх, харахал гэсэн яг тийм л үүрэгтэй өөр юм байхгүй гэж юу нь бол яг үздэг байсан. За тэгвэл та нарын бодлоор гадаад хүнтэй суух нь соёлд нөлөөлөх үү? Миний бодлоор ингээд гадаад хүнтэй суугаа явцгаатай нэг тийм ингээд соёлоо бас жоохон алдчих гэсэн санагдаад байдаг байхгүй юу? Гэхдээ угаасаа тэгэл тэр хүнтэй бас ингээд гадаадаар ярина. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн ингээд бас тэндээ ингээд гадаад мадад амьдрал явчихна. Тэгээ ингээд нэг л сонир явцгаа санагдаад байдаг. Яг уу одоо үед гэтээ яг гадаад хүнтэй сууна Монгол хүнтэй сууна тэр нь бол яг тэр хүний эрх нь байгаа штэ тий. Тэгвнгүүт Монгол ялангуяа эмэгтэй хүний гадаад хүнтэй суухаар ингээд цус солилцсон ер нь ингээд өөр улсын амир юунд яаж байгаа гэдэг эмэгтэй хүмүүс нь илүү яагаад байдаг. Ингээ хийт аваад байдаг. Бас л эмэгтэйчүүд эрх зүйчтэй. Гэтэ гадаад хүнтэй суулаа гэд шууд соёл мөлөө хаяад тэр хүнийг хоёр өчнө гэж байхгүй штэ тий. Ер нь бол хүүхдтэй гоё
Монгол яг хэл ёс бүх юмнуудыг нь гоё ойлгуулж хэлээд Монгол гэдэг ямар гоё агуу улс вэ? Монголчин ийм гоё түүхтэй, чи ийм гоё улсын одоо үр хойч юуч гэдэг юм уу те тэрийг нь гоё хүүхдтэй ойлгуулад өгөх юм болвол тэр нэг соёлын бол алдагдаж малдагдаад нэг тийм Яг зөв бол нөгөө гэж бодож тэнцвэржүүлэл те яг тэнцвэржүүлэл явбал яг гоё болох. Бас нөгөө нэг гадаадууд чинь одоо хүүхдүүд нь ингээд сайн мэдээд байдаг шүү дээ. Яг ингээд гадаад хүнтэй суудсан хүмүүсийн хүүхдүүд нь ингээд амар сайн монгол соёлоо мэдээд байдаг. Тэгсэн мөртлөө ингээд Монголд байгаа хүмүүс нь илүү муу мэдээд байдаг. Тэгээд санагдаад байдаг шүү дээ. тийм. Тийм. Гэхдээ хамаагүй хит их яг гадаад руу ингээд гадаад хүнтэй гэрлээд ч юм уу байх юм бол яг манай үндэсний нөгөө нэг тусгаар тогтнолын асуудал гэж мэгээд ер нь бол хөндөгдөн л дөө яагаад тэгэхээр ингээд 3 саяхан хүн амтай ус учраас. За тэгэхээр өнөөдрийн дугаарт ямар ч тач айгүй олон зүйлийн тухай ярьлаа. Улс төрч гэсэн ярьлаа. Тэгээд гадаад соёл за тэгээд монголчуудын тийм тэр үеэс иржсэн тийм түүх мөвч гэх юм уу тий. Ер нь яг өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцсан тийм гоё дугаар байлаа. За тэгээд 15 дугаар ээлжний гишүүд болох Мөнгөлтэй болон оюун дартай бас маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл сонссон одоо бүх сонсогч нартаа маш их баярлалаа гэж хэлье.